За сайн байцгаана уу? Энэ видеогоор Office 365-ын шинэ хэрэглэгч нарт орчинтойгоо танилцуулах анхлын хайз Office 365-гийн хэрэглэх талаар орё. За тэгэхээр эхлээд веб бүтцөөрөө portal.office.com гэдэг хаяг маань байгаа. За ингээд нэвтрэх жоох толгойгоо мэйл хаягийг бичнэ. За нууцгаа бичээд за ингээд Office 365 бүтцээр ингээд нэвтрэх болж байна. За ингээд үндсэн порталын маань үндсэн нүүр хуудсан дээр бол ийм хөө байдалтай харагдана. За энэ чинээс хамгийн эхлээд чинэлэгч өөрийнхөө нэрэн дээр дараад my profile өөрийнхөө мэдээлэл тэгээд зураг оруулж өгч болно. За ингээд зураг байдлаа сонгож оруулж өгье. За өөрийнхөө компьютерээс ч юм уу зураг сонгоод за зураг оруулаад өглөө за одоо state profile гэдэг өөрөөр бусад нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөөд хадгалж болно. За одоо буцаад нүүрөөс рүү буцъя. За нүүрүүд чи бол notification буюу энэ мэдээллийн хэсэг байгаа, за мөн тохиргооны хэсэг байгаа. За ингээд тусламж дэмжлэг авах хэсэг байна. За мөн зүүндэд болонд Office 365 програмын меню байгаа. За энэ дээр Office 365 багтдаг бүх програмуудаа харж байна. За Office Word гэдэг Office-ийн програмууд маань байж байна. За мөн бусад аппликейшнүүд ингээд авал аппликейшн гэдэг дараад харж болно. Нэлээд олон аппликейшнтэй үндсэн 3 програмаас гадна 20 гаруй аппликейшнүүд бас байгаа. За ингээд мэйлтэйгээ танилцъя. Outlook гэдэг дараад орж болно. За ингээд веб мэйл рүү орж байна. За мөн өөрийнхөө компьютер дээр ингээд Outlook солиод ашиглаж болно. За веб мэйл рүү юм харагдах байдлаар нөхөдөд төстэй. За хэрэглэгч ашиглаж байгаа хэрэглэгч маань эхлээд settings руу ороод мэйл гэж дарж ороод мэйлэнд signature хийгээд өгч болно. Өөрийнхөө хэсгийг оруулаад өгч болно. За би ч бол ингэж оруулсан байна. Анх орж байгаа хэрэглэгч тоосон байна. Би өөрийнхөө хэсгээ Outlook-ээс copy paste хийж юм ингээд хадгалаад өгнө. За мөн Skype for Messenger маань веб хөлбөр нь бол мэйлэн дээрээс шууд дараад ашиглаждаг. За компьютер дээрх хөлбөр маань Word, Excel Office програмаас багаас суучна. За хэрвээ таныг анх удаа ашиглах нь хүмүүс байхгүй тохиолдолд ингээд нэрээр нь хаагаад өөрийнхөө контакт лист руу add other contacts юм эсвэл add favorite нэмээд ингээд оруулаад өгч болно. За хэрэглэгчдэр бол дээр нь дараад видео call, audio call, дэлгэцээ шийдлэх, PowerPoint слайд хийх юм байна. Messenger програм учраас хэрэглэх амар ахалаа. За дараагийн програм маань болохоор OneDrive гэдэг програм байна. За OneDrive маань болохоор Dropbox мөн cloud storage төрлийн програм ашиглаж бол яг ижлэх онлайн файл хадгалах. За тэгэхээр энэ файл оруулахдаа бол upload гэх файл folder нь болно. Файлуудаар нь ингээд сонгоод оруулаад өгч болно. За ингээд файл оруулаад өгч болно. За upload хийгээд эхэлсэн байна. За ингээд OneDrive руу веб хөлбөр. За мөн энэ файлуудаа өөрийнхөө компьютерийн дээд хэсэг юм уу тэд хэсэг дээр зааж өгөөд холбож тохиолж бас болдог. За Word, Excel Office програм сонгох нь OneDrive гэдэг аппликейшн байгаа. За одоо би жишээ нь өөрийнхөө компьютерийн дээд дээр байгаа фолдерыг онлайн storage доо гэдэг синк хийгээд тохиолдсон байдал ингэж харагдаж байна. За тэгэхээр энэ фолдер маань ингийн фолдероос нэг ялгаад энэ бодлоо ингэж зүгээд нөгөө тэмдэгтэй байгаа хандаж байгаа. Тэгэхээр энэ бол таны компьютер байгаа файл маань
онлайн руу ингээд синк хийгдсэн гэсэн тийм тэмдэглэл байгаа. За энэ бүх аппликейшнтай гараад iPod, tablet ямар төхөөрөмжөөр ашиглаж бас болно. За тэгэхээр хэрэг тагаа утсан дээр iPhone утастай бол App Store-оос, Android утастай бол Play Store-оос ингээд хамгийн түрүүнд суулгах шаардлагатай аппликейшн бол энэ аппликейшнээс болоод ажиллуулж тусгаж болно. За ингээд тэр маань 365 орчиндээ танилцуулах сургалт маань дуусч байна. Тэнд баярлалаа.